байна. Ямар хүүтэн байна. Тэгтээ гайгүй дотор дулаахан байна. Тэгээд энэ 7 хоногийн weekly show-га яг одоо эхнээс нь үзцгээ яваалаа. Баярлалаа. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн ерөнхий ивент идэвчээр Eve Roche ажиллаж баярлалаа. Сайхан байцгаа. Өнгөрсөн 7 хоногийн сүүлээр бүр үнэхээр гоё юм болсон манайхаа. Энэ бол бүр би бүр өөлсөн заяа бүр. Энэ юу болсныг бүгдээрээ хамтдаа харцгаадгүй. 144.8 pounds, he makes weight. Монгол улсын тулаанч энх өргөл маань One Championship-ийн дэлхийн аврал болсон юм аа. Яа. Энэ нэр үнэхээр хүнд тулаан болсон. Үнэхээр манай хүн бүр сүулдэ ингээд ярилцлага өгтөө хүртэл бүр ингээд сууж байгаад ярилцлага өгсөн. Үнэхээр хүнд тулаан болсон. Тэгээд үнэхээр дэлхийн аврал болно гэдэг бол үнэхээр хүнд юм байлээ. Тэгээд би яг энэ боолт ороод тэгээд шууд асгараад ойлоод гэдэг ойлоод тэгсэн. Тэгээ үнэхээр энэ бол баярын нулимсээс шүү. За тэгээд яг тулаан дууссаны дараа нөгөө эсрэгтлийн тулаанчтайгаа бас ярьжээ хоорондоо. Okay, good. Congratulations. Your time now. Thank you so much. In the fight. He said you were the toughest opponent. Fighting fast and strong. He's never had this kind of and he's vulnerable. He come back very fast. I don't know how he can do that. He's on charge of this. He didn't see the elbow coming. It was out of nowhere. See you in the future. Энэ бол тэр тохоо тэгтээ бүр амар орж ирсэн те. Яг нэгдүгээр үеэс ахуулаад барилдаагүй байсан бол энэ бас амар эртээ залуу зүгээр холын занаас бол алхаар байлаа. Гэхдээ манай энх өргөл Монгол хүний төвчээр хүч чадал гэдэг зүйл ямар агуу байдгийг харуулсан. Тэгээд дахиад энх өргөлдөө баяр хүргье. За ингээ Монголд ирсэн. Тэгээ маш олон хүний дэмжлэгийг авлаа. Тэгээд энэ олон хүний дэмжлэг хүсэлээс одоо тэнгэрт очиж тэ олон зүйл авах цаад гоё миний талд гэж ялт буулаа. Тэгээд маш их одоо аваг цадлаа гэж байна. За ингээд Монголдо ирсэн тэр One Championship-ийн тэр дэлхийн аваргын бүс гэдэг бол ямар гоё сүртэй, ямар гоё байсан юм бэ. Тэгээд энх өргөлдөө дахин баяр хүргэе. Чи үнэхээр чадлаа. Чи үнэхээр монголчуудын бахархал байсан шүү энх өргөлөө. Баярлалаа. Хайртай шүү. Үнэхээр таг. За манай Eve Roche брендийнхэн маань за яг Францда жил болгон limited edition бүтээгдэхүүнүүдийг өвлөлтөд гаргадаг юм байна. За энэ жилийн limited edition бүтээгдэхүүн маань болохоор мандаринтай болон winterberry гэж байгаа монголоор бол өвлийн улаан жимс гэж орчуулж байгаа. Ийм гоё жимстэй маш гоё үнэртэй таны арьсанд одоо хамгийн сайн үйлчлэгээтэй ийм бүтээгдэхүүнүүдийг энэ жилийн өвөл гаргасан байна. За энэхүү бүтээгдэхүүнийг та бүхэн өөрийн хайртай хүндээ бэлгэлэх боломжтой болсон байна. Тэр нь таны нөхөр байж болно, таны эхнэр байж болно те. Заавал эрэгтэй хүн гэхлээр л арьсаа арчлахгүй байх гэж байхгүй шүү дээ, тийм үстэй. Тэгэхээр энэ гоё бэлгийг өөрийн хайртай хүндээ өгөөрэй. За энэ дотор юу байгаа гэхлээр body lotion байгаа, hair mist байгаа. За body scrub гэдэг маш олон төрлийн арьс ашиглагын бүтээгдэхүүнүүд байгаа шүү. Тэгээд та хайртай хүндээ заавал энэ гайхалтай бүтээгдэхүүнүүдийг авч өгөөрэй. За хамгийн гол нь бас нэг юм байгаа.
Yves Rocher брэнд нь яг урамлын гаралтай. За дээрэс нь ихтлэгээ хайрладаг учраас бүх энэ хуванцар болон цаасан савлгаануудаа хамгийн байгальд ээлтэй хийхээс гадна энийг дандаа дахин боловсруулдаг байгаа шүү. Тийм учраас та бүхэн Yves Rocher брэндийн энэхүү бэлгийг хайртай хүндээ болон албан байгууллагада за та өөрийн ерөөсөө бэлэг өгмөр байгаа тэр бүх хүмүүстээ өгч болох юм байна шүү. Тэгээд энэ доор байгаа утсаар холбогдорой мөн Yves Rocher цэг имэн гэдэг хаягаар холбогдоод илүү дэлгэрэнгүй мэдээллийг авч болох юм байна шүү. Хайртай хүмүүстээ Yves Rocher баярлалаа. За тэгээд манай Yves Rocher-гийн энэ жилийн limited edition бүтээгдэхүүнээс яг одоо энэ зааланд сууж байгаа хүмүүсээс нэгэнд нь бэлэг болгож өгөх юм байна. За би ганц асуулт асуучих. Нэг асуулт суугаад тэгэл хариулсан эмэгтэй хүнд бэлгэлдэггүй. Тэгэд энэ жил мэдээж мандарин болон winterberry-тэй бүтээгдэхүүн маань энэ жилийн special limited байгаа. За ганц л асуулт асуучих. Энэ дугаар Amraz Weekly Show-ны хэддэх дугаар вэ? 86. За тэнцээ хариулсан. Хамгийн дөрөв. 86 тийм. За баярлалаа. Yves Rocher-гийн энэ жилийн limited edition мандарин болон winterberry-тэй бүтээгдэхүүнийг өглөө баярлалаа. Юу нэг ингэж ирсэн хүмүүстээ бэлэг өгөөд юм байна шүү бараха. Спонсорудаа. Шинэ жилийн мөнгөн өдөр шинхэн зассан ширээ сүрлэг ногоон гацуурын дор ууд дүрэн бэлэг дундаас айхлан гүнрэнэ бусдаас ялгарах тансаг бэлгийн багц таныг хүлээж байна. Хайртай бүхэндээ хамгийн сайхныг бэлэглээрэй. Yves Rocher. Өнгөрсөн 7 хоногт лото самбуу дарга маань гэх юм уу улсын хурлын гишүүн маань юм мохот долгоноор гарч ирсэн гэсэн тий. Бүх дарга нар миний хувьд даргаж гэж байна. Тэгээ лото самбуу дарга маань хэсгийн ахлагч нарын талаар ярьсан байгаа. Хэсгийн ахлагч гэдэг ийм хүмүүс байд юм байна. Энэ хүмүүс маань бол ер нь намын одоо хөл хийгээ яваад байна гэдэг юм ярьсан. За тэгэд энэний хариу болгоод нийслэлийн засаг даргын орлогч Амар Төвшин гэдэг залуу юу ярьсныг өдөр сонсё. Одоо муулах, харлуулах тийм л ажиллах явж байхгүй. За яг амьдрал дээр, яг хүсн дээр манай хэсгийн ахлагч нь ямар ажиллаж байгаа нөх бол төрийн албан хаагчнаас илүү ачаалттай ажиллаж байгаа. Төрийн албан хаагч нар ч өглөө 9-8-д цагаа бүртгүүлэл орой 5 гээд явдаг. Хэсгийн ахлагч нарт бол өглөө, өдөр, орой, шөнө, ажлын өдөр, амралтын өдөр гэж байхгүй ажиллаж байгаа. За тэд нар маань ямар ажил хийдэг гэх юм бол хамгийн анхны төрийн үйлчлэгийг эрхтүүлж Лото самбуу амьдрал мэдэхгүй байна. Энэ хүмүүс ч өглөөнөөс орой хүртэл ерөөсө 24/7 хоол унд байхгүй, нойр хоолгүй ажилдаг. Би хэсгийн ахлагч нартайгаа үлдмээр ягаад гэвэл ах нарын маань хөл шүү дээ гэд хэлсэн байгаа. За тэгээд лото самбуу бас яаж хариу өгөхгүй суух уу? За хариу өгсөн. Бодит байдал дээр одоо явж үзээгүй зарим нь ярьж байгаа шиг байна лээ. Сая сонгуулаа яг өөрийн нүдээр харлаа шүү дээ. Нэгд сонгуулаар дараа нь тойрогтой ажиллаж байхдаа хэсгийн ахлагч гэдэг хүн ямар ажил хийдэг юм бэ гэдгийг нүдээр харсны үндсэн дээр тэгээд Батбаяр гишүүний энэ гаргаж ирсэн шүглүүлсэн энэ сэдвийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Ямар ажил хийж байгаа нэхэр ерөөс товчхондоо хэсгийн ахлагч гэдэг хүмүүс тухайн баг хорооныхоо иргэдийг айл өрхийг цэнхэр улаанаар ялгадаг л ажил хийдэг. Одоо энийг сонсож байгаа бүх хүн энийг хүлээншив. За наад чинь бол цэнхэр айл гэдэг нь алсан намын гэж дэмждэг гэлж байгаа. Улаан өөрийг хичилж байгаа. Энэ нь бол Монгол Ардын намыг дэмждэг. За цэнхэр айлд бол төрийн үйлчлэгийг ер нь авчихгүй. Авчиулахгүй боох ажил хийдэг. Улаануудыгаа бол тоглоод ямар нэг байдлаар шагнал эдэрт тодорхойлоо тэ. Жишээлбэл одоо өчтөр би Дархан улаан аймагт ажиллаад ирлээ. Жишээ хэлж байна. Ер нь төрийн байгууллагт ерөөсөө ажиллаж үзээгүй. Төрийн байгууллагаар 5 жил ажилласан нэг юм Ахмад хүнийг намын эмчингээд баяраар алтан газар шагнаж байна. Улаан учраас. Тэгээд тэр тодорхойлтуудыг нөгөө өгөр авчдаг. Энэ юу хэлж байгаа нэхэр зүгээр сонгуулийн ажил хийдэг. Энтэй бол хинч маргахгүй. Одоо энэ маргах хүмүүс бол 1960 хүн байна. Хэсгийн ахлагч нар. Өнөө. Гэхдээ яг мэдээж би бол 100% гэж хэлмээргүй байна.
Мэдээж бүгд нэг юм болцсон биш. А гэхдээ нэг ойролцоогоор 99% ч юм уу те 98% нь бол тийм байгаа шүү нэрээ. Одоо намын хөл хийдэг нөгөө нэг мөнгө тараалт иж өстой гардан хэрэгжүүлдэг те наадахында юм оруулж өгөөд хэрэггүй. Яагаад гэвэл наад альчин ерөөсөө байнгын шүүмжлэл хилдэг те. Ингээ бүгдийг ингээд хар дэвтэр дээр ингээд хөтөлцсөн ийм хүмүүс байдаг. Тэгэд энэ хүмүүсийг заавал цалинжуулж яах гэдэг юм бэ гэдэг л юм асуудал. Хороо хорин гэдээ байгаа шүү дээ. Хорооны засаг дарга гэдэг байгаа тэр хүнийг ажлыг хийлгээч. Монгол улсад ийм том данхар төрийн бүтэц хэрэггүй. Энд чи бас л нэг төрийн бүтцийн нэг хэсэг болоод яваад байгаа байхгүй юу? Тэгэл ерөөсөө ингээл ажиглаа сууж за амраа гараа явчлаа шүү гэл. Тэмдэглэл бичил хэмжээний нөгөө мэдээлэгчд болчиход байгаа байхгүй тий. Тэгэхээр Лодо Самбат бол 100% санал нэг байна. За ингээд хоёр өөр үзэл бодол гаргасан хүмүүс 7 хоногийн ихээр стратегийн бүтээгдэхүүнүүдийн талаар эдийн засгийн байнгын хорон дээр ярилцсан байна. За энэн дээр учирсан хоёр. Энгийн логикоор бодоход 11 сарын дунд сүүл хүртэл шигшүүргүй байсан та нар. Шигшүүргүй ээж яаж над төлшөө үрдрлж гаргах юм? Яаж хангах юм? Энэ одоо бүтэн сар бараг 20 хоног сарын хугацаанд үйлдвэрлэлээ бүтэн явуулж чадаагүй байжж гүйц танган нийлүүлж чадахгүй. Ингээд түлш олдохгүй байна гэдэг асуудал үүссэн. Тэгсэн чинь одоо наадал сууж өндөн шлээд аргач юм билээ. Энэ 22 дээр зогсцсон нэг портер зогсооцсон. Баахан шуудаа ачсан машин үзүүлээд энэ ингээд хотоос гаргаад байна гэд. Энэ бол заллилан штэ. Хуурам ихлэх ажил штэ. Түлшээ та нар гүйцэд үйлдвэрлэж чадаагүй. Хангалттай хэмжээнд нөөцөө бүрдүүлж чадаагүй. Түгээлтэй хангалттай хугацаанд хийж чадаагүй. 2-3 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдөө яваад сурвалжилсан. Та нар явахаар худлаа яриад байдаг учраас. Сурвалжлангууд бүгд хэлж байгаа. Түлш олдохгүй байна. Хүрлцээ муу байна. Тэгээд хотын дарга дээр очиод яг газар дээр нь ажиллахаар түлш олдохгүй байна гэд хүмүүс хэлж байна гэхэр чи хаанаас явж байгаа ингээд мэдрэлтэй тэтэг. Өнгөрсөн 7 хоног нөгөө Нямбад гэдэг чи хинээс мөнгө авч худлаа яриад байгаа гэдгсэн чи яг жинхэнэ бодит амьдрал дээр нөгөө түлш нь хүрлцэхгүйс чи. За ингээд энэ хоёр маань ярьсан нөгөөх маань бас хариулт хийсэн үгүй би худлаа яриагүй шүү дээ нэрнгээсэл ингээд түлш мүш аваа яваад ийсэн шүү дээ гэдэг ингээд хэлсэн байгаа. За тэгээ яг энэ үеэр стратегийн бүтээгдэхүүнд бас бензин орсон байт юм бэлээ. За бензиний талаар цэнгүүн гişүн бас айхтар юм үг хэлсэн шүү. Энэ жоохон байж бас аюу айхтар юм байна. Энэ стратегийн бүтээгдэхүүн гэж нэрлээд ирэхээр л манай улс ер нь энэ тухайн бүтээгдэхүүнийг нэг тусгаалчилж авч байгаад тэгээд тэр тусгаалчилж авахдаа үнийн хяндаг болж байгаа. Үнийн хяндаг байж байгаад одоо болохоор энэ түгээх борлуулах ажиллагаан дээр нь ч гэсэн бас хяналтууд тавиад ороод ирнэ гэдэг чинь өөрөө ер нь ямар ч эдийн засгийн ойлголтын хувьд бол ердөөсөө төрийн мэдээлж 100% шилжиж байна л гэсэн үг ойлголт болчиход байна л да. Тэгэд ингээд бензин одоо түлш хомсдод байгаатай холбоотой яаралтай шийдвэрлэх ёстой юу ёстой. Бид бүхэн савны одоо хэмжээгээ нэмэгдүүлэх ёстой юу ёстой. Гэхдээ энийгээ дагаж засгийн газрын бүрэн эрх гэдэг ийм байдлаар оруулж ирж байгаа ч өөрөө байж боломгүй. Энийг бол эсэргүүцэж байгаа юм аа. Тэгэд энэ бүрэн эрх дээр нь бол бүтээгдэхүүнийг хуваарлах, жижиглэнгээр түгээх, борлуулах хэмжээг тогтоох гэд ийм зүйлийг хүртэл ингээд оруулаад ирж байгаа нь онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдол гэж байгаа юм. Гэхдээ манай улсад ямар тохиолдол онцгой нөхцөл байдал үүссэн гэж үзээгүй юм гэдэг чинь өөрөө тодорхойгүй. Тэгээд нэг ийм жишгийг бид нар нэвтрүүлчихээр буцаад энэ чинь өөрөө буцах боломжгүй болчихно. Тэгээд ингээд гурилын тэр махигч тэр бид нэр стратегийн бүтээгдэхүүн гээл нэрлэдэг. Эрчим хүчигч тэр стратегийн бүтээгдэхүүн гээл нэрлэдэг. Тэгээд ингэж оруулж агаад үнийг бид нэр зохиомлоор барьдаг. Энийг хэрэгжүүлэх компаниуд дээр тусгай зөвшөөрөл гэж хэдхэн компанид тусгай монопол эрх олгодог. За тэгээд ингээ олигопол засцил үүсчдэг. Энэ компаниуд нь өөрсдөө авч чадахгүйгээд энэ байдлаасаа бид нар гарахад төр оролцохгүй байгаад байгаа болохоор энэ хомсдол үүсэж байгаа биш. Ердөөсөө төр өөрөө хитрхи оролцоод төр хитрхи ихээр энэ зах зээлүүдийг барьснаас болж энэ асуудал чинь үүсэж байгаа шүү дээ. Танд сайдан. Йоо. Энэ баг эдийн засгийн хичээл заачлаа тий сая.
За ерөөсөө стратегийн гэсэн бүтээгдэхүүн болгон Монголд хомсдолтой байгаа шүү. Та нар бодоорой. Ерөөсөө яг стратегийн гэж нэрлсэн болгоо. Яагаад гэвэл үнийн дээд хэмжээгээ тогтоодог учраас эдийн засгийн маш анхан шатны хууль ямар нэг бараа бүтээгдэхүүний үнийн дээд хязгаарыг тогтоох юм бол хомсдол үүснэ гэд их сургуулийн 1-р курсэд бүгдээр нь зааж байгаа. Ажилд орохлоор энийг тоохоо болчдөг. Эдийн засаг бас хамаагүй бид нар барина гэж явчихдаг. Тийм учраас хомсдолтой байгаа шүү. За мэдээж ингээд цор хийгээд байгаа хүн яах вэ? Шөөмжлөлт өртөн. Тэгээ бүгд төр бодсон юм шиг. За энэ одоо царай муутай гэж хэлж болохгүй. За одоо яах вэ? Юу гэхгүй энийг нэг ямар нэгэн байдлаар харлуулмаар байна гэж бодсон юм шиг. За тэгээд цэнгүүний талаар маш том сенсац энэ 7 хоног задарсан байгаа. Энэ юу вэ гэхээр цэнгүүн гишүүн 22 удаа гадаадд аялсан байна гэдэг сенсац явсан. Хүмүүс гайхал юу арайгүй байлгүй дээ. 22 гэдэг чи одоо бараг 12 сартай өстэй энэ нэг жилдээ бараг сартаа 2 явцсан юм гээд боо юм бас. За тэгээ очиод чи яагаад татварлагчдын мөнгөөр аялаад байгаа юм бэ? Тэгээ миний хувьд бол нэлээд л их чуулгандаа суудаг л гişүн шүү дээ. Тэгэхээр бол бас гайхал юм л да яаж ингэж гараад байгаа юм бол гэдэг. Магадгүй нөгөө нэг энгийн үед бас чуулгангүй байх үед гадагшаа явахдаа өгсөн зүйлүүдийг бас гадаад тамилт гэдгээр бас толцсон байж бас магадгүй бах. Тийм байна. Чуулгангүй үед явсан гэдэг нь өөрийн зардлаараа. Тийм өөрийн зардлаараа. Яг зүгээр хувийн шалтгаанаар би улсын төсвөр нэг удаа гадагшаа явсан. Нэг л удаа гадагшаа явсан. Тийм. Тэгээд тэр нь болохоор нөгөө нэг Монгол Канадын парламентын бүлэг тэгээд стандартчлалын бүлгээр стандартын орчныг одоо шинжлэх хуулийн ажлын хэсгийнхэн зүг явсан. Хамгийн гол юм нь бол улсын төсвөө гэдэг чинь хамгийн том асуудал шүү дээ. Татвар төлөгч нарын мөнгө энд өргөцсөн үү гэдэг нэг асуудал байж байгаа. За ингээд нэг л удаа явсан гинэ. Гэхдээ би уг нь шүүмжлэе гэж бодсон байхгүй зингүүнийг яаж хийж байгаад нэг шүүмжилчмээр санагдаад. Гэхдээ үнэхээр царайлаг хүнийг шүүмжилж чаддгүй юм билүү. Гэхдээ та нарт нэг тийм нэг царайлаг хүн өвчлээ гэхэлэр нэг илүү гонигтай санагддаг шүү дээ. Яг тэр шиг царайлаг хүнийг үнэхээр шүүмжилж чаддаг юм л заа одоо юу гэх гээд би өстө 9 шүдээр бодож үзлээ. Үнэхээр юм орж ирсэнгүй. Тэгээд манай цэнгүүнийг яаж байгаа та нар? Чи нэг л удаа явсан биш 22 гээд үлдсэний дандаа өөрөөсөө гаргасан байна заа юу. За нэг ийм юм болсон байна. Тэгээд энэ 7 хоногт Ардсан намын 2 залуу гишүүн ийм асуудалд орсон байна. Skype компани өвлийн урамшууллах гэрэлт мөч гэрэлт Токио урамшуул эхэлсэн байна. Та бүхэн хосороо Токио яваарай. За хэрхэн энэхүү урамшуулд хамрагдах вэ гэхлээр Skype компани урьдчилан төлбөрт үйлчилгээ, дараа төлбөрт үйлчилгээ, хослон төлбөрт үйлчилгээнийхэн маань за дансаа цэнэглэх тоолондоо, за мөн өөрийнхөө багцыг ахиулах тоолондоо, за датагаар утсаа цэнэглэх тоолонд та бүхэн тодорхой эрхүүд авах юм байна. 1-5, 3-аас 20 те 5-аас 15 гээд янз бүрийн эрхүүд авна. Энэхүү эрхүүдээрээ та урамшууллын аянд оролцох боломжтой болох юм байна. 1 сарын 7-нд Skype-ийн Facebook хуудасаар энэхүү урамшууллын ялагчийг тодруулах юм байна. Мөн та Skype компани онлайнаар ороод 21,000 төгрөгийн картаар утсаа цэнгэлснээр та бүхэн гэрэлт гацуур эзэн болох боломжтой. Мөн та найз руугаа 50 ГБ дата эрхийг найз руугаа бэлэглэх эрхийг эзэн болох боломжтой байна. Хосороо Токио ялцгаая. Гэрэлт мөч гэрэлт Токио аян эхэллээ манайхаа. Токио явцгаая. Домгийн шуургаж Монгол оронд минь оюу толгойн сонсгол эхэллээ. Домгийн шуун үргэлжлэдэг шээ. Нэг ихний мэдээлэл Монгол улсын нийт гадаад дүрийн 50.2%-ийг оюу толгойн үр эзэлж байна. Тиймээс улсын хурлаас хянан шалгах төр хороог байгуулж, оюу толгой бүлэг ордын нөөцийг илрүүлснээс эхлээд ашиглалтын бичиг баримт гэрээг хянан шалгахаар нээлттэй сонсгол явуулахаар төлөвлөн өнөөдөр эхлүүллээ. За төр хорооны шинжээчид оюу толгой компани нь олон жилийн турш техник эдийн засгийн үндэслэлгүйгээр үйл ажиллагаа явуулсан. За ордын нөөц олборлолтын төлөвлөгөө Монголын ашиг сонирхол нийцээгүй ирсэн гэх ноцтой дүгнэлт гаргасан нь анхаарал
анхаарал татагдана. За бид нар хянаш шалгах төр орооны хурал дээр нийтдээ 92467 хуудас нотлох баримтыг бид нар цуглуулсан байна. Харамсалтай нь 51% нь байгууллагын нууц, төрийн нууц, албаны нууц, маш нууц гэсэн тамга дарагдсан учраас өнөөдөр бид нар энэ нээлттэй сонсголт ард түмний их анх хүрээнд бид нар ашиглаж чадахгүй. За ингээд одоо оюутлахын сонсголт гэсэн 300 гаруй хүн урьсан гэж байгаа. За тэрний одоо тал нь л ирж явах шиг байгаа. За тэгээ би бүр яагаад энэ хүмүүсийг урьсан бэ гэдгийг гайхсан. За тэгээ надад нэг зүгээр сонирхолтой санагдсан юм хурал даргалагч өөрөө хуралдаа ямар нэгэн байдлаар ингээ үнэлт өгөөд хүмүүстэй мэтгэлцээд ийсэн. Уг нь эн чинь сонсгоо шүү дээ. Ингээд яг ийм нейтрал байр суурьтай байх хэвээр гэтэл тэрийг хангаж чадаагүй юм шиг санагдсан. За тэгээд ерөөсөө энэ улс төрт байсан одоо сураггүй болцсон баг бүхэл ах нар ирсэн. Тэгээд хүн сонсож байгаа гэж байгаа юм шиг зү бүгд тэрэ орж ирээд баярад гисэн. Би байсан бол өнөөдөр танаа бэлж штэ би байсан бол Украинадаа болохгүй гэж. Би хэрэг тэр үед 9 он ерөнхийж байсан бол ийм муу гэрээ байгуулдахгүй байсан. Элбэдэж гэж хүн гарч ирээд ийм гэрээг маш хурдан байгуулсан. Ажилтны хоолны баяр суурьтын компани дизель төрсхийн Санжин баярын найзын Петровичник хоёр нийлүүлдэг байсан. Энэ гэрээг монголчууд яахтаа зүгээр туцлаад энэ Риотентог нь хөөгд гарах хэрэгтэй. Тэгээд одоо үргэлжлүүлээд бид нар өөрсдөө аваад явах хэрэгтэй. Юун дээр монтрыг тэднэрт нэмж өгөх. Ер нь хулгай дөөрийн юм тийм хулгай дөөрийн аргаар нь яасан бэ тэрнтэй тэгж өөрсдөө адилхан тэмцэх хэрэгтэй. Хэрвээ би Риотентогийн талд үйлчлээд нэг төгрөгний бараа нийлүүлэх гэрээ байгуулсан бай гаргаад хуралд оролцож үг хэлж ийсэн, үгээрээ баталж ийсэн, түүх болж үлдэж ийсэн хүмүүс орж ирж байгаа учраас энийг бодтойгоор нь хэлж ярих нь зүг болоо. За ингээд одоо бараг л сураггүй болсон байсан зомби улс төрчид бараг бүгдээрээс ирээд ирсэн аюутлахаа бороо гэд тэ. За энэ бол зүгээр ихсэн штэ. За энэ чинь сайн ингээ Бортуна Бат хоёр гаж ирсэн, Молекул Бат хоёр ирсэн. За арайч Бэ Бат хоёр ирсэн гоо. Ингээд ерөөсө бүхэл Бат хоёр нар бараг шахуу ирлээ. За тэгээд баяргаа ирлээ. За би бүр сүултээ бүр толгой иргээд энэ чинь бүр багундгаа хүртэл ирсэн сууж би бүр гайхаад. Гоо энэ чинь 2005 онд ерөнхийлөгч өгсөн хүмүүс. Энэ чинь багундгаа би бас сайн мэдэхгүй юм байна. Би энэс өмнө ерөнхийлөгч өгсөн. Би бүр гайн юу гундалгаа юу хийж авч байгаа юм бэ? Тэгсэн чинь хулгаагаар авсан юм уу эргүүлээд хулгай алж гэж байгаа шиг дээ. Цэндөө айгуу гой зүрл хэлсэн байлээ энэ. Дээрүүд нэг юм янз бүрийн зөвлөгөөнүүд болдог гэсэн гинэ. Одоо залуу уран бүтээлчдийн 1-р зөвлөгөөн, авраг малчдын 2-р зөвлөгөө өдөрдөг шиг те. Оюу тулгойг нүлмэгчдийн 1-р зөвлөгөөн гэдэг юмтай яг адилхан боллоо гэд. Тэгээд бас нэг юм энэ бол би яг ингээд үзэхэд бол ерөөсөө тийм эрүүл саруул юм ярьж байгаа юм ерөөсөө байхгүй. Дандаа үзий ядалт нэгэндээ гомдсон хорсон юм аа л ярьж байгаа нэг юмнууд. Тэгээд хэлсэн байл л дээ. Энэ бол эдийн засгийн асуудал гэхээсээ илүү энэ яг энэ хүмүүсийг харахад энэ бол эрүүл мэндийн асуудал юм биш үү гэсэн байл л дээ. Нэрэл эрүүл юм болоо гэдэг. За тэгээд заалан дотор оюутлогоог нулимжих зур заалны гадна талд бас нулимэлт явагцаа. Чи badаж чи. Юу гэж мэдчих чагаа. За яв чи шахах. Хөөш badаж чи хөөе. Ерөөсө дотор гаднаггүй л нулимлтууд явагдаад ерөөсө. Тэгээд энэ ихчдэгтэй бас амар зөв юм бол яг хамгийн жижигхнийг яг онилж байгаа шүү. За энийг л би барахаар юм шиг байна. Тэгээд энэ ихчээс яг яагаад тэр сэтгүүлчдүүд дайрсан бэ гэж бас сайн хэлж чадахгүй лөө. Яг яагаад энэ сэтгүүлчнэр бөөнөр над руу дайраад найсаал гэдэг баг. Тэр бөөн дундаас өөрхийн хамтаа очиод нулимлчдаг. Тэгээд мю ихч бол оюутлогоог бас эсэргүүцчихсэн нулимгчдын нэг байгаа. Бүгдээрээ л нулимжсэн. За тэгээд
Ер нь бол уур амьсгал бол зүгээр ингээ нөгөө нэг пянзан ингээ зургацсан пянз шиг 10 хэдэн жилийн турш давтсан юм а бүгд давтаж ирсэн гэдэг. Байсгээл давтаж ирсэн. Тэгэд ихэнх нь субъектив хандлагаар ярьж ирсэн. За баримт нотлогоо ярьж байгаа хүмүүс маш цөөхөн байсан. За тэгэл нөгөө сүултээ оюутлагын сууж ирсэн бүр сүултээ оюутлага хинж байхгүй болсон. Хоорондоо сүултээ хэрэлдээд унцгаасан те. Нөгөө л гайхсан баг. Нөгөө эн чи дууг нь манаас сонсгол. За одоо өөрөөсөө асуудалтай байсан юм аа. Өөрөөсөө хэрэлдээд үлддэг. Тийм ингээд юм болсон. За уул уурхай ассоциацийн бол бас яг энэ сонсголыг ажиглаж исэн байгаа. За юу гэж ярьснаа сонс. Сонсгол дээрээс ингээ ажиглаж байхад одоо оролцож байгаа хүмүүсийн ойлголт бол маш зөрүүтэй. Ерөөсөө тоос дүүн шинжилгээ, судалгаа, за баримт нотлогоон дээр үндэслэж ярихгүй. Зарим нь одоо сэтгэл одоо хөдлөлөөрөө ч юм уу те, зарим нь одоо эсвэл өөрийн үзэл бодлоо илэрхийлдэг ч юм уу те, эсвэл өөрийн одоо гомдол одоо юугаа тайлдаг ч юм уу те, тиймэрхүү байдлаар ингээ асуудал хандаад байдаг. Гэтэл бүх зүйл бол гэрээ, контракт, хууль эрх зүйн хүрээнд явсан байгаа. За тэн дээр одоо бүх одоо баримтчиг одоо мэдээлэлүүд нь байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүрээндээ асуудал ерөөсөө тавихгүй. Ганцхан жишээг одоо энэ популизм хийж байгаа жишээг ингээд дуртахаар бид нар одоо өндөр геологийн нөхцөл хүртэл ингээд үйлдвэрлэлийн нөхцөөс ялгаж мэдэхгүй байхгүй. Тэгэхээр үйл ажиллагааны хувьд одоо ингээд тогтоогдсон геологийн нөхцөл гэдэг энэ дотор одоо бүх нөхцөл орж байгаа. Ашигтай, ашиггүй үйлдвэрлэлийн те, за балансын бус, бага агуулгатай, цаашдаа одоо үйл ажиллагаанд хүндрэлтэй учраас олборлож чадахгүй нөөц төрлийн орцсон явж байгаа. За тэгтэл тэр нөөцийг үйлдвэрлэлийн нөөцөд андуураад за шууд ингээд үйлдвэрлэлийн нөөцөд олборлоод боловсруулад худалдах одоо боломжтой нөөцийг хэлж штэ. Гэтэл геологийн нөөцийг одоо ерөөсө хаа байсан тэр Лондон ч юм уу, Хонконг ч юм уу, одоо Торонтогийн хөрөнгөний бирж дээр арилжиж байгаа арилжааны үнэтэй одоо шууд үржүүлээл за тэдэн төгрөг гэл одоо ингээд нэг юм хийсвэр тоо гаргаж ирээл те. За бид нар тэдэн тэрбум доллар алдчихж байгаа юм байна. Ингэж байгаа юм байна, тэгж байгаа юм байна гэдээ одоо ингээд бүр ямар ч одоо мэргэжлийн хүмүүс ингээд харах юм бол одоо судалгаа шинжилгээгүй ийм асуудлаар ингээд попро сууж байгаа. За мэргэжлийн хүмүүс бол ингэж харсан байна. Яг уул уурхай ассоциацийн өөрөө энэ яг геолог уул уурхайтай холбоотой битүү хэрүүл явсан ерөөсөө. Тэгээ би ч гэсэн уг нь энэ сонсголыг жоохон үр дүнтэй тэг яг бодит байдал юу байгаа юм бэ гэдгийг уг нь хүмүүс жоохон ч гэсэн мэдээсэй гэж бодсон боловч дахиад нөгөө нэг популизм, дахиад нэг субъектив хандлага, дахиад нөгөө бие биенийгээ буруутгасан өнгөрсөн юм дээр явсан тэр хандлага яваад байсан учраас сүүлдээ энэ юм зүгээр юм хэрүүл болол авчихсан. Тэр хэрүүлүүдийг зүгээр харъя. Гүн далайд бол үг өгч ерөөсөө ирэхгүй. Энэ ерөөсөө оролцоог байхгүй. Тэгээд дээрээс нь камераар гарах боломж олгоныг ашигладаг. Хамгийн олон дагагчтай гэдэг. Энд чи одоо их хурлын гишүүн улс төрч биш шүү дээ. Өөрийгөө инфлюенсергээ бодсон боо. Ингээд та нар бодолтой. Сайн юм хий, цааш нь явуулъя, алдаа татгалаа олъё гэхэд зүгээр ямар ч баримт байхгүй, өвгөн барьцааны байраа яриулаад авах хэрэггүй шүү дээ. Тоо яар. Заалт яар. Би бол энэ баясгалан гэдэг эмэгтэйг анх удаага харж байна. Энэ хүн шиг зарчим яриад, тоо яриад Монголын төлөө байвал хэрэгтэй. За ингээд улаан хэрүүл. За тэгээд бас даваа сүрэн хэрүүл. Алтан уугийн засгийн газрын үед Сононпол сайд энэ гэрээг байгуулсан 14 онд. Яг хугацаанд тааруулаад байгуулад энэ гэрээг уулсан. Яг 4 жилийн дараа одоо энэ сууж байгаа даваа сүрэн гишүүн энийг хүчингү болгоод энэ гэрээг байгуулсан. Тэгээд байж сонсчи даваа сүрэн. Чи тэгээд энийгээ хариуцаад барих хэрэгтэй байсан за. Одоо ингээ ганц юм хариуцаад хийж чадахгүй байжээч зөндөө олон юм яриа суугаад байх утгагүй шүү. Гаха энэ хэдээс сонс. Гаха хариулсан уураа варна гэдэг шиг л нөгөө. Ер нь бол энэ сонсголын баг цорын ганц шахуу дайсан баяр цогт гэдэг хүн байж таарлаа. За тэгэл ерөөсө бүгдээр л баяр цогт руу дээрс нөгөө баяр цогт нь нөгөө гаха хариулсан хүн уураа варна гэдэг шиг нөгөө хөдлөгөөс та нар боопортлоо. Өстой яс гизүүн байна. Баримт нь байна гэж бүр цүнх мөг чамдаа мамдаар нь бариад ирсэн. Тэгэл нэг ном барьсан гэсэн чи ном барьлаа гэдэг. Загнаа тэгэл бөөл хэрүүлэл боллоо яг өнөглөд. Би ч уг нь эхэндээ айгу аштайхаа үзчихсэн нь сүүлдээ хэрүүл болоод за энэ үнэн бүтэхгүй юм байна гэж боддог тэгээ болсон. За энэ үеэр нэг ноцтой нэг зүйл яригдсан. Оросын Калининград мужийн шүүхэд бол Оросын одоо нэг компани бол Ирэтинтог шүүхэд өгсөн байгаа. Тэгээд шүүхэд өгсөн тэр асуудал дээр нөхөн төлбөрт нь бол оюут толгоон
Rio Tinto-гийн эзэмшиж байгаа хувийг авна гэсэн ийм саналыг шинэ тавьсан баг. За энэ бол амар хүмүүс гахс юу вэ чинь гэдэг. Тэгээд энэ Украины дайнтай холбоотой юм асуудал гарсан юм лээ. За энийг за магадгүй улс төрч хүн попрууд юу ч ярьж болно шүү дээ. Баталгаажуулаад оюутлогоо компани одоо шин захирлаас ус. Тэгээ Украины дайны нөхцөл байдалтай холбоотойгоор санкц тавигдсан байгаа. Тэгээд бүтээгдэхүүн хувааж авах гэрээтэй байсан. Тэгээд тэр гэрээгээ биелүүлэх боломжгүй түүнээс үүдээд маргаан үлссэн байгаа. Тэр маргаан Австралийн шүүхээр яваад Австралийн дээд шүүхт бол одоо санкц биелүүлэх ёстой гэдэг Rio Tinto-гийн шийдвэрийг бол дэмжиж явсан байгаа. Тэрийг бол Оросын холбоот улсын Русал компани бол эсэргүүцээд Оросын Калининградын иргэний шүүхтэр бол одоо нэхэмжил гаргаад ийм шүүхийн маргаан яг одоо л явж байгаа. Тэрэндээ бол бас оюутлогоо одоо дан ганц Rio Tinto Русал компани маргаан биш бас энэ бол оюутлогоо бол татаж оруулж ирэх тийм одоо төр зураг харагдж байгаа. Энэ шүүхийн процесс бол яг одоо хувинаас навья гэдэг юм хэлсэн байгаа. За би тэрэн талаар бол яг тодорхой мэдээлэл өгч болохгүй яадаг бол өөрөө шүүхийн процесс нь өөрөө бол бас нууцлын зэрэгтэй. За ийм шүүх бол болж байгаа нь үний юм байна. Дээрээс нь оюутлогоо компани шүүхийн маргаанд бас татагдаад оролцож байгаа нь бас ерөнхийдөө үнэн болоо явчлаа. Маш олон удаа энэ сонсгол дээр яригдсан. Нууцад одоо орсон маш олон зүйл байгаа. Дээрээс нь одоо манай хоёр хөрштэй холбоотой асуудлууд байгаа учраас хаалттайгаар хийх юм бол энэ талаар ярмаар байна гэдэг 2-3 удаа ийм яриа явагдсан байгаа. Тэгэхээр энэ бол маш том одоо анхаарлын тэмдэг тавьсан. Одоо уг нь бол бид нар чи 3 дахь хөршийн бодлого бариад энийг энэ уурхаа гэж одоо бурхан минь одоо энэ л байж 3 дахь хөршийн гэдээсэн. Гэтэл эн чинь цаагаар бас өөр юм болоо явцсан байх магадaltaй байлээ шүү гэдэг ийм ярьсан. Хоёрдугаар тэр онтре гэдээ яриадсэн шүү дээ. Онтретэй маргаан үсэд оюутлогоотой арбитр дээр шүүх одоо арбитрийн шүүх хурал үсэд тэгээ онтре тэр хуралд нь ялсан юм байна. Ялцсан байгаа юм. Аль хэдийн ялаад тэр арбитрийн шүүхээс онтрегийн эрхийг хангаа. Эднэртэй хамтарч ажиллаа гэдэг шийдвэр нь аль хэдийн гарцсан юм байна. Тэгэхээр одоо бид нар ингээд хичнээн онтретэй ажиллахгүй гэж хэлээд нэмэргүй бид нар өөрсдөө ингээд нөгөө хууль нөгөө энэ гэрээгээ буруу хийснээс бол ялагдаад байгаа байхгүй да манайхаа. Rio Tinto дээр ч гэсэн ялгаа байхгүй. Бид нар өөрсдийн муугаас болоод ингэж хийчихэд дараа нь ингэж гонгноод гаслаад ингэ яваад байгаа байхгүй. Хамгийн гол асуудал нь тэр. За тэгээд одоо хамгийн сүүлд нөгөө энэ гэрээг хийхэд ерөнхий сайд байсан Баяргаа яриад тайлбар өгсөн. Овоо усхаагүй шаазгаа юмдаа суух үдэ гэж. Овоо нь бол энэ 34% юм. 34%-ийг авах болсноос хамаарад бид нар уг нь хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн. Явсаар байгаад энэ маань зээлийн гэрээ болж хувирсан л да. Тэр үе таалга бол энэ 34%-ийг заавал ав гэсэн хуулиндаа бол болно гэж байгаа юм шүү дээ. Гэтэл тогтоолн заавал ав гэсэн байдлаар засгийн газарт үүрэг болгосон байсан. Энэ бол хөрөнгө оруулалтын гэрээг зээлийн гэрээ болгож хувирах эхний алхам нь байсан. Цаашаа яах ёстой юм бэ? Ямар алдаа гарсан бэ гэхээр бол би бас алдаа гаргасан гэж боддог. Бидний нэг гол алдаа бол энэ 34%. Тэгэхдээ би энийг энэ 34%-тэй тогтоолыг батлсан улсуудыг би буруутгаад байдаггүй. Тухайн үеийн хуулийн дагуу одоо энэ 57 дугаар тогтоол гарсан байх зөвхөн 57 дугаар тогтоол дотроо 50% мөв энтер гэдэг юм бол хуулийн заалтыг даваад хийцэн л байна гэж би ойлгосон. За ингээд би бас яг энэтэй санал нэг байна шүү. Маш олон хүмүүс оюутлогоон гэрээ сайн муу гэдэг ингээд маргаан өрнөдөг. Тэг яг юу нь сайн, яг юу нь муу юм бэ гэхэл ингээд хэлж чадгаа гэдэг. Яг үнэндээ үнэхээр энэ гэрээг муу гэрээг гэж үзэхээр болвол бид нар 34% эрсдлийг авсан өөрсдөн. Тэр компани 34%-ийг авна гэдэг нь хэрвээ зэсийн үн унах юм бол бид нар 34% эрсдлийг өөрсдөнөр авч гэсэн. Тэгвэл тэрийн зүгээр ч аваагүй. Мэдээж нөгөө компани 34% өгж байгаа юм чи тэрнтэй дүүцхүүц хөрөнгө оруулаа гэсэн. Манайд мөнгө нь байгаагүй. Тийм учраас тэгвэл бид нар зээлчий гэсэн. Зээлэхдээ мэдээж нөгөө Лондон, Нью-Йоркийн нөгөө санхүүгийн системтэй одоо дүүцүүлээд одоо тэр labor member гэж яриад исэн тэр surf morph гэж яриад исэн. Эдгээр нь бол дандаа тэр нөгөө санхүүгийн хэллэгүүд байгаа. За яг энтэй
дүүцүүлээд зээл авчиж байгаа. За энэ нь бол маш бурамс. Тэгэд Баяргаа бас хэлж илээ. Хэрвээ бид нар энэ 34% аваагүй байсан бол тэр тухайн үеийн тооцоогоор бид нар ойролцоогоор 78% өгөөж авч болохоор байсан. А 35% авснараа бид нар яасан бэ гэхээр ойролцоогоор 58 орчим хувийн 53-аас 58 орчим хувийн өгөөчтэй болсон гэж ярьж илээ. Тэгээд бас нэг юм хэлсэн. Сонсоо. Бидний засах ёстойны гол том алдаа юу вэ гэхээр бол энэ засгийн газруудын бодлогын залгамж чанар бол алдагдсан. Байгуулсан гэрээнийхээ дагуу хөөцөлдөж ажиллаагүй. Энэ бол нэг том алдаа. Нөгөө нэг том алдаа бол засгийн төр засгийн одоо байгууллагуудын үйл ажиллагааны хоорондын авцалдаа муу байна. Нэг жишээ бол энэ сонсгол. Засгийн газар яг энэ асуудлаар нөгөө талтай хэлцээр хийж явах үед парламентын нээлттэй сонсгол хийнэ гэдэг нь ерөөсөө альж талаасаа буруу. Ягаад гэвэл хэлцээрийн үед позиц тактик гэдэг юмнууд бол нууц байж бид нар тодорхой амжилтанд хүрэх ёстой. Гэтэл олонний өмнө ингээ хамаг позицтай дэлгээ тавьчих тэр хэлцээр хийх засгийн газар чинь хэцүү байдалд орно шүү дээ. Хоёр том алдаа бол энэ байна гэж би үзэж байгаа. За бас айхтар үг хэлж шүү те. Манайхны нэг юм миний бодлоор бас нэг юм байна. Өнөөдөр шүү дээ оюутлогоо компаниг буюу Rio Tinto-г ийм байдалд оруулсан хүмүүс одоо ерөнхийдөө давмгай байдалтай болчихлоо шүү дээ. Монголд байгаа бараг цорын ганц шахуу барууны хөрөнгө оруулалт болчихлоо шүү дээ. Энэ юу гэсэн үг гэхээр Rio Tinto хамгийн сайн позицээр очисон гэсэн үг. Ягаад гэвэл бид нар цонголт байхгүй. Хэрвээ Rio Tinto-г хөөгөө явуулчих юм бол бид нар баларна. Хэрвээ та нар санаж байгаа бол Алтан уугийн засгийн газрын үед Rio Tinto-г хөрөнгө оруулалтын одоо болиулъя энэ юм нь хэтэрчлээ гэд 70 дуурхай хөрөнгө оруулалтыг зогсоож ирсэн. Тэр үед яасан бэ гэсэн чинь эдийн засаг баларсан. Тэгээ улсын хурлаас бүр 2-2 тогтоол гарсан. Хурдан хөрөнгө оруулалтын хийлгээ хамаагүй зөөл мэлийн тавиад чамаагүй газ хөрөнгө оруулалт хийхгүй эдийн засаг баларлаа гэд 2-2 удаа. За тэрнээс чинь болоод нөгөө Дубайн гэрээ чинь үзэглэгдсэн байгаа. За энэ юу вэ гэхээр нөгөө нэг эх оронч нөгөө нэг оюутлогын эсрэг хөдлөөд идэг хүмүүс чи яг үнэндээ цаагаараа Rio Tinto хөгжүүлж ирсэн юм а. Хэрвээ бид нар ардталтаа дахиад Rio Tinto шиг 4 төсөл байсан бол зайлгээ сууж шít. Бид нар дахиад яг танах шиг 3 төсөл байна. Та нар байсан ч байгаагүй ч бид нар явна гэж сууж байгаа хгүй. Гэтэл өнөөдөр эх оронжиж солиорч ямар ч тийм юугүй те эдийн засгийн болон тэр шинжлэх ухааны мэдлэггүйгээр зүгээр л попсноос өнөөдөр бид нар Rio Tinto гэдэг компаниг зүгээр хамгийн дээрээ ингээд хамгийн зөв позицтэй байжтай байсан. Бид нар хамгийн муу позицээр гоо дийл хий. Та нар боддоо ажуудлынхаа айлын хүнтэй нэг аригчин нөхөр очиод дийл хийвэл юу болох вэ? Ямар ч мэдлэг байхгүй. Зүгээр нэг цээжэд үлдсэн нөхөр. Тэгэд тэр айлаас 100% хамааралтай аригчин тэр. Тэгэд тэр аригчин тэр хүнтэй ямар дийл хийх вэ та нар боддоо. Тэгэд тэр аригчин тийм болоход хэн нөлөөсөн бэ гэхээр тэр нөгөө хамгийн их орон ярьсан хамгийн их оюутлогоо ярьж попперсон нөгөө нэг даваасур нөгөө Ганбаатар нөгөө Батманы бүгийн Бат Эрдэнэ шүү дээ. Эдгээр өнөөдөр энэ компаниг ийм байдалтай болгосон шүү дээ. Миний зүгээр гарц гаргалгаа юу вэ гэхээр бид нэр дахиад оюутлогоо шиг 4-5 төслүүдэд эхлүүлэх ёстой. Биднэрт аль хэдийн туршлага байгаа. Бид нар сая ороонодор яг тэр туршлагаараа ингээд айгуу сан гэрээ хийж чадсан шүү дээ. Яг тэрэн шиг ингээ гэрээ хийж явах хэрэгтэй. Rio Tinto бол бидний хувьд маш том туршлага болсон. Ингиж том төслөөс хувь эзэмшиж болдгүй юм байна гэдэг бид нар яс махаараа мэдэрсэн ийм төсөл болсон байна. За тэгээ ах нь ингээ хэлсэн чинь дүү нь бас цор хийсэн. Хянаа шалгах төр орны энэ гишүүд бид нар байгуулснараа олон нийтийн гаралд авчирснараа өнөөдөр энийг ярьж байгаа. Улсын хурлын бидний бүрэн эрхийг даваад хоёр лицээ шилжих гэдэг шүү дээ. Хянаа шалгах төр хороо байгуулагдаад уул нь бол төр хороо юм л да. Нэг 2 сард нэг уралдах боломжтой. Гэхдээ засгийн газар гүйцэх засаглалын хувьд энэ ажил нь явж өгөхгүй хилцээрд орж өгөхгүй болохоор бид нар 7 хоног бүр хуралдаж анхаарлын төв авчирч иж хилцээр эхэлсэн юм аа. Тэгэхээр сонсгол хийх нь буруу гэж хэлэх нь бол зохисгүй гэж бодож байна. Оюу толгой бол стратегийн урд буюу төрийн нийтийн өмч үндсэн хуулиараа тооцсон. Төрийн нийтийн өмчийг эцэст нь тайлагнах, нээлттэй сонсголыг зохион байгуулах энэ зүйлд бол
буруу зүйл гэж хэлж байхгүй шүү. Харин буруу зүйлийг хийхэд зөв цаг хугацаа гэж хэлж бас байдгүй шүү. Excuse me. Буруу зүйлийг хийхэд зөв цаг хугацаа гэж байдгүй. Энэ ямар meaning юм болоо гэж. Яг энэ үгийг сонсоод ингээ хүмүүс яг тархин ингээд дотроо мастер буруу цаг зүйлийг хийхэд зөв цаг хугацаа гэж байдгүй. Тэгээд найзаа хэм блэ энэ залууч. Бат наримлаа найзаа. Үгүй болно юм ээж бол хамгийн гол нь энэ Рио Тинтото хилцээрт орж байгаа үедээс биш л байхгүй да. Өөрсдөө ямар амар weak нүцгэн байгаа вэ гэдгээр Рио Тинтод ингээ харуулчихж байгаа байхгүй. Бид нар ингээ ямар ч мэдлэггүй хитэн популистуудаас өөр юу ч алгаа гэдгээ ингээ нүцгэнээр нь харуулчихж байгаа байхгүй да. Тэрийг л хэлээд байгаа наад баяр гэдэг юм чи. Түүнээс хийж болно шүү дээ. Саган попорч болно, зодтолтож болно. Нэгнийхээ яасан ч бол гош нуцсан ч болно та нар зэ. Гол нь яг ийм эмзэг үе дээр өөрсдийнхөө эмзэг талаа ингээ харуулчихж байгаа чил буруу байхгүй юу даа л гэж хэлдэг та. Хүмүүс намайг тэгээд идэм лээ. Энэ арга Рио Тинтог өмөрд sorry no би цаана Монголынхоо л өмөрөд маань чаавас. Бид нар ийм амар weak, ийм сул дорой, ийм тэнэг байж болохгүй шүү дээ гэд би харахаас нүүр улаагаад бүх сулаагаад идэг байхгүй да. Тэгээд тэр нэг ахнар махнарын ярьж байгаа нараад юус. Тэгээд харамсалтай байна те. Энэ 7 хоногт нэг ийм зүйл болоод өнгөрлөө. Яг ийм үндэстэй, суурьтай, Монголдо хэрэгтэй юм гэхээсээ илүү зүгээр л нэг хідэн хөгшин улс төрчид нэгнийгаа ууралсан, бухимдсан, тэгээ попорсон, оноо авахсан тийм л зүйл болоод өнгөрчих шиг боллоо. Тэгээд тэр нь мэдхгүй. Одоо тэр хүмүүст ашигтай байдаг. Гэхдээ Монголд лав ашиггүй юм гэсэн шүү. Баярлалаа. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Америкийн алдарт Johnson & Johnson-ы Tylenol өвчин намдаах бүтээгдэхүүн манай нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байна. За энэхүү өвчин намдаах бүтээгдэхүүн нь дэлхийн хамгийн олон эмчнэрийн санал болгодог бүтээгдэхүүн юм байна. Дотроо аспирин болон ибупрофен агуулаагүй учраас таны ходоод эцсийг ямар нэгэн байдлаар хямраахгүй за дээрэс нь бөөрөнд сөрөг нөлөөгүй юм байна. Энэхүү Tylenol өвдөлт намдаагч нь та шүд өвдөх, за ханаад томооны үеийн халууралт, толгой өвдөлт, за сарын тэмдгийн өвдөлт гих мэт өвдөлтүүд дээр бол маш сайн үр дүнтэй бүтээгдэхүүн байгаа маа. Мэдээж бусад эмийн бүтээгдэхүүнтэй адилхан та заавал зааврын уншаарай. За тэгээд эмчийн зөвлөгөөгөөр хэрэглээрэй. Tylenol Johnson & Johnson. За ингээд оюутлогоо сонсгол болоод ордон дотор бооён болоод ах нар бие рүүгээ хуруугаж ижиж байгаагаар ордны гадаа юу болж ирсэн үг дээр харцгаая. За ингээ Эди Уильямс, Орхон баяр хоёр маань Монгол улсыг сурчлах үйл ажиллагаа гадаа нээж байгаа. Дотор нөгөө Монгол улсаа шаагаад идэг. Манай хоёр гаднаас аштайгаа малгачих гол үзээд. Уг амар энгийн байхгүй, ингээл сурчилж байгаа байхгүй. Чи манай ажилтнаа тэр дотор ингээ хоорондоо намайг яасан. Чи намайг гомдоос, үгүй би чамайг гомдоос гэд. Баахан гомдлэрсэн хүмүүс ингээ суугаад. Тийм нөгөө юу лээ? Ямар Монголиа вэ нэг хөтөлбөр. Гөө Монголиос энэ баг 200 дахин үр дүнтэй юм болж байгаа шиг байна тий. Энэ манит дээр л гарч ижлээ. Харин манит дээр гарч яг Гөө Монголыг хэдэн сая доллар зарцуулж ийсэн. Энийг бол ямар ч үн төлбөргүй хийж байгаа. Гэтэ маш үр дүнтэй байгаа шүү байгаа. Тэгэхээр үр дүнтэй юм шал өөр байгаа. Аюу толгой сонсголын үеэр сэтгэл шимшүүлсэн нэгэн мэдээг болормоо гişүү хэлсэн юм а. Сая хавар танаа PR хариуцсан захирлууд, менежерүүд, хонгор зул, дашнамнар засгийн газрыг огцруулах чигсаалыг дэмжиж зохион байгуулалтад энэ сошиалор оролцсон штэ. Би баримттай ил тод зүйл ярьж байгаа шүү.
Рио Тинто манай Монгол улсын талын улс төрчид нөлөөлөх ажиллагаа хийсэн нь нотлогдсон юм чинь нөгөө талд нөлөөлөлд орсон хүн байна да. Юу вэ? Саяны нөгөө жигсаалын чи Рио Тинто хийсэн болж таарсан. Стоёд нэг MCS биш Рио Тинто хийсэн байлаа. Ерөөс улс орон дамжсан том корпорацууд нийлж байгаа шиг би ч уг нь MCS гэж бодоо явуулсан шин. Чгүй байсан юм. Рио Тинто ерөөсөө ингээд тэр жагсаал руу ерөөс нааж болох хүн болгоныг шааж ин тэ ингээд MCS шаасан Рио Тинто шаасан одоо өөр хэнийг ч гаргаж ирэх юм байна тэ ингээд бүгдийг нааж ин тэгээд уг нь манай хүн чинь Колумби их сургуульд төгссөн гэдэг байгаа. Тэгээд мэдгүй манад одоо Харвард төгсөөд ч нэмэр алга Колумб төгсөөд ч одоо ерөөсөө гүтгэлэг хийх нь ерөөсөө зах замбараагаа алдлаа тэ ерөөсөө юу ч төгссөн нөгөө би өнгөрсөн 7 хоногт хэлсэн юм а дахиад хэлмээр нь Японы зүүрц зүг. Сармагчинд юу ч заасан, юу ч өмсгсөн сармагчин хэвээрээ байдаг Япончуудын үг байдаг. Сармагчин гараад үлдсэн юм байна манайхаа. Улаанбаатар хотод маань маш олон төрлийн хүмүүс жолоо барьдаг. Тэгээ бас янз бүрийн хаалт хашлагтай таардаг байгаа. Тэр асуудлаа яаж шийддгийг бүгдээр харцгаая. Гойд гайгүй байсан биш тийм ээ. Заавал мөргөд гарсан болохоор байсан юм. Заваа одоо гарч болно юм. Одоо яв гэж. Зүр хашлаг бол амар гоё ярьцж байгаас те. Тэгээд яг тэгээд Улаанбаатар маань аштайхан болж байгаа бох. Тэгээд дунд нь бас ганц хоёр юм хүчтэй бэртэй хүмүүс байна. Эди Вильямс ахаа ийм хүмүүс байгаа шүү Монголд гэж. Ахаа биш юм уу? Надаас дүү юм уу үстэй. Амар хөшөө харагддаг шүү дээ. Эди чи 90 он. Оо тийм. Надаас дүү юм биш тий. Эди ахаа гэж 90 он. За ингээд ордон дотор манайх 3 дахь цорын ганц шахуу хөрөнгө оруулагчаа нулимж дэвсэлж явах суур Монгол улсын төсөвтэй холбоотой асуудал гарчаа. За улсын төсвийн орлогоо 2.3 их найт төгрөгөөр тасрах эрсдэлтэй энэ үед засгийн газар хэмнэлтийн горонд шилжихээ мэдгдлээ. Гэхдээ ажил хэрэгч сонсогдогч ерөнхий сайдын чиглэл болгож өгсөн төсвийн мөнгийг хэмнэх үүргүүд эдийн засгийн хөрсөнд боддоор буухдаа сарничгүй гэх болгоомжлол мөн байгаа юм а. Засгийн газар ерөнхий сайд өнөөдөр бүх төсвийн ерөнхийлөн захирагчдыг дуудан 2025 оны орлого тасрах эрсдлийг амь тэмцэн нөхөх үүрэг даалгавар өглөө. Хэмнэлт хийж баяр тэмдэглэхгүй, бэлэг дурсгал бэлтгэхгүй, зардлаа эренбэлнэ гэсэн нь багшийн дэвтэр дээрх зөв хариуцлал сонсогдно. Харин амьдрал дээр хэр хэрэгжих нь хэмнэлтийн хууль батлагдсан ч ил бүхэн төсвийн зарлага мөрөөдөшгөд ханагдаж байсангүй гэдгийг статистик бас сануулж байна. Татварын орлого 2.3 их найдаар дутуух болсон шалтгаан нь нүүрсний үн 50% унсан, импорт багассан, дээрээс нь татварын өршөөлийн хуулийн тухай улс төрийн мэдээллүүд аж ахуйн нэгжүүдийн төлөх ёстой татварыг хүлээлгийн өрөөнд оруулж орхисон гэх үнэлтэйг сангийн сайд чавхлан хийж зогсноо. Бас ардсан намаа буруутах мартаг байгаамаа. Энэ ардсан намынхаа л одоо өршөөл яриад ингээ багасчлаа гэд. Үгүй тийм байхгүй шүү дээ. 2.3 их найдчтай манайха төсөв тасарсан улсын хурлын гишүүдийн цалингаач тавьж чадгаа болсон. Нэр улсын хурлын гишүүдийн цалин хэд хоногор үлээ хоцорч орсон гэсэн. Сүүлдээ нөгөө юм тасраад өста баларсан гэсэн. За тэгээ мэдээж одоо чаддгаараа манус лугаал явна шүү дээ. Тэрсэн нэрээр гайл татварынхаа аль хэдийн аж ахуйн нэгжүүдийн данс тооцоог хаагаад эхэлжээ. За нэг үгээр тэд татвараа төлье гэсэн ч дасан хаалттай. Тэд ажилчдынхаа цалин хөлсийг өгье гэсэн ч бас л боломжгүй нөхцөлтэй нүртүүлжээ. За үүнийг дараах хэдэн жишээнээс харж болно. Монголын хамгийн том компаниудын нэг болох Монбелмед компани хүртэл туйлдж байгаа талаар төлөөлөн удирдах зөвлөлийн дараах өөрийн цахим бодисоо бичсэн байна. Данс тооцоо хаахгүй үйл ажиллагаагаа хэвэн явуулах хэрэгтэй гэж засгийн газар мэдэгддэг. За гэтэл татвар гайлийн байгууллагууд нь эсрэг үйлдэл явуулж бизнес эрхлэгчдээ гарсгүй болгож байгаа талаар бичжээ. За мөн л нэгэн бизнес эрхлэгч хамаг дагсаа хаалгаж ажилчдынхаа цалин хүсэгч олгож чадахгүй нөхцөлд хүрсэн талаараа бичсэн байгаа юм а. За буланд авчруулагдсан аятай нөхцөлд бизнесийн үйл ажиллагаа эрхлэх гэж яваа компаниудын жишээ үүгээр дуусахгүй нэ. За ингэж чаддгаараа манусыгаа дээрлэхэд ихсэн. За манайхаа л наашраараа гүүлэндээ та нар одоо ингэж 2.3 их найт төгрөгийг олоо өгцгөө гэд
Тэгээд бид нэр байж л таахаа бүр орлого байхгүй бүр хүмүүс орж иргэж үз бүр пивж уухгүй надад дандаа ус уугаад. Бүр виски бүр нүднийг ирсэн. Тэгвэл чамаагаа уулгаач бид нар залангуу алрахаа нaan зүгээд. Тэгээд нэг би юу байсан ингээд мөнх насан гэдэг чи одоо Монпелмити одоо Монголд тэргуунд орох одоо том компани тэгээ баян хүмүүсийн нэг шүү дээ. Тэр хүн ингээд зовж байгаа би юу юм байж гэж бодох шиг зүйлтэй. Яадг би бол ядуу юм чи бүр их зоох хэрэгтэй гэж бодож байгаа шиг дээ. Тэгээд чаддгаараа мануслуугаа дайраад ихсэн. За тэгээд Ардчилсан намын дарга цогтгөрл юу гэж ярьсныг сонссон. Ерөнхийлөгч хориг тавиад 3 их найдыг хассан. 6 сард тодтол хийгээд 2 их найдыг хассан. Одоо 2 их найдаар тасарсан байна. Тэгэхээр энэ засгийн газрын болоод сангийн яамны төлөвлөлт ямар төвшөнд байгааг харуулж байгаа үстэй. Хэрвээ энэ хоёр тодтолыг хийгээгүй бол одоо 2 их найдаар биш бараг одоо 7 их найдаар 7-8 их найдаар тасрах байж дээ. Одоогийнхоос 4 дахин их мөнгө тасрах байж дээ. Тэгэхээр манай улсын энэ төлөвлөлт, улс төрийн орчин нөхцөл байдал, энэ кейсвэр амлалт, халамжийн тогтолцоо, том төрийн асуудал, том өндөр татврын асуудал хаана хүрсэн байгааг л энэ харуулж байна. Хэрвээ саяны тэр 2 удаагийн тодтол хийгээгүй байсан бол одоо Монгол улсад юун төсвийн орлого зарлагын тухай ярих ч баг дефолтын байдал руу орохоор ийм нөхцөл байдал үүсэж штэ. Үнэ. Үгүй өөш манайхаа нэрээ та нар боддоо энэ 2025 оны төсөв гэж ямар лалраа хийцсэн бэ энэ жавхлан сайд. Гөө ерөөсө бараг л яг та нар яг жилийн өмнө өстө хөрхи манай нэвтрүүлгээрч боо юм явсан подкаст хийлээ. За тэгэл нөгөө улсын хурлын гишүүд эсэргүүцсэн барин байж ш нэг юм алдагдaltaгүй төсөв батлуулсан ш. Хэрвээ тэр үед яг тэр төсөөр нь явсан бол одоо өстө балархаар байгааз. Гэхдээ энэ жавхлан гэдэг нөхөр ер нь ямар нэг хариуцлага байна уу? Энд чи бүр сарампай дээл шиг юм төсөв баталж айчаад тэгээ одоо болсон чи үгүй миний буруу ш одоо би та нарыг ална өстө та нарыг татуулна али бүгдээрээ татвараа гаргах гэдэг. Гэхдээ чи яагаад энэ төсөв хийсэн бэг асуумаар байна шүү дээ бид нар. 2.3 их найдаар тасран гэж одоо юу гэсэн үг юм бэ? Бүр тий Гэхдээ тийм нэр алдагдaltaгүй төсөв батлаад тэгээд дунд нь нэг тодтоод тэгээд оны сүүлээр дахиад ингэ гэж одоо энэ ямар ажил хийж байна. Одоо хэрвээ би ийм төсөв хийсэн бол хэрвээ би компанид ажилладаг байсан бол шууд манай дарга намайг шууд ажиллаас авна. Чи бидстаа юугаа хийж чаддгүй болгооч шүү дээ. Амраа одоо юм байна. Юу л одоо нэг тендер ингээд аваад хүлээлгээд өгсөн компаниуд байгаа. Тэр жижиг компаниудын ард хэдэн ажилтсан гэр бүл байгаа. Яг үнэ. Гэсэн чи тэнийг танаж болох төсөвгээд тийм гоё амар гоё нэр өгөөд тэнгуүтээ бүгдээр тендерийн өнгөө нөхгүй хэдэн сар ингээд гацаацсан байна. Тэнгуүл нөгөө жижиг компаниуд ч өчмөө банк бослоос авсан юм байна аахгүй. Яг үнэ. Хүү төлөөлөв. Яг үнэ энэ залуу хэлж штэ. Ингээ нөгөө бас төрөөс мөнгө авах хэвээр компаниуд одоо бүгдээ авч чадахгүй байгаа. Тэгээд үгүй би татвараа төлөё. Төрөөс авчвал татвараа гэхээр үгүй төрчин өгөхгүй тэгтээ би танад дансыг хаана гэж шааж байгаа. Тэгээд яг яах хэвээр энэчнээс өгөхгүй энэчнээс авна гэдэг. Яг юм бол. За яг улсын гурал дээр энэ татвартай холбоотойгоор анар гишүүн айгуу гоё юм. Төр буюу дор татвар үе гэдэг үг үйдэг. Тэгэхээр одоо өнөөдрийн төсвийн орлогын бүтцийг харуул манай сангийн сайд энэ үгийг бол маш сайн биелүүлж байна. Монгол улсын төсвийн орлогын бүтц татврын орлого 85%, татрын бус орлого 5.4% буюу дөнгөж 1.8 их найд байна. За үүн энэ 1.8-аас 365 тэрбум нь гадаадын тусламж эзэлж байгаа. 2018 оноос хойш харах юм бол татрын орлого 5.5 дахин, татрын бус орлого 1.1 их найдаас 1.8 их найд буюу 4.8% жилийн дундаж өсөлттэй явсан байгаа. Гэтэл энэ маань өөрөө инфляци бодох юм бол ер нь бол бодит орлого, татрын бус орлого буурсан гэсэн үг. Тэгэхээр олон улсын жишгээр бол төсвийн орлого дээр татрын эзлэх хөв бол 80-аас 90%-тай байх ёстой. OECD-ийн зөвлөмж 10-аас 20%. За Норвеги 25-аас 30%, Казахстан 15-аас 20%. Манай улс 2018 онд 12.8% татврын бус орлоготой байсан бол одоо 26 оны төсөвдөр буурсаар 5.4 дахин хувь болж орж ирж байна. Тэгэхээр ерөөсөө бид нэр татварчсан улс болж байна шүү дээ. Шорондсон улс гэдэг шиг татварчсан улс болж байгаа. Гэхдээ татвараас өөр бусад орлогуудаа нэмхийн оронд
Нөгөө л нэг муу хитэн арай гэж нэг юм амьдрал ахуйгаа залгаж яваа. Нөгөө хүмүүсээ л дарамтлах, дээрлэх, татварлах энэ юм руугаа л ороод ийн шүү дээ. Тэгээ нөгөө бидний зовлонд ямар их цаддгүй юм бэ гэж асуумаар байгаа хөө. Жавхлан сайдаа таны хийсэн энэ ноорхой дээшиг төсвийг яагаад бид нар ингэж таны алдааг бидний нуруунд дээр үүрэх ёстой юм бэ гэж асуумаар байгаа. Тэгээ энэ 7 хоногт аягүй гоё онц дүмэдгээд киноны бүр нэг хэсэг яагаад ч аягүй гоё яг юм тайминг таарад ороод ирсэн зөө. Өдөр татвараа өгсөн штэ. За манайха би өглөө эрэхтэй татвараа дутуу авсан билээ. Юу гэсэн үг юм бэ? Гинт ашиг болсон 10% аваа штэ. Өө хөшөө ингэсэн байна. Улсын хөгжлийг бодооч гэдэг нэртэй 10% татвар. За тэгээд нэг хүн ажиллаад байгаа юм байна штэ. Яагаад хүн ажиллаулаад байгаа юм бэ гэдэг нэртэй 13% татвар. Ажилтнаас чинь чи яагаад тэнд ажиллаад байгаа юм бэ гэдэг нэртэй 11% татвар. За тэгээд нийслэл бизнес эрхлээ юу гэдэг нэртэй 2% татвар. Эднэрийг нийлүүлээд өдрийнхөө татвартай 46%-ийг л авах нь дээ. Юугээ солиороод байгаа юм бэ? Орлогынхоо талыг өгчгөр чинь юугаар амьдрах юм бэ? Хөшөө мань ч бас ажиллаа л хийж штий. Тэгэл татвараа төлөхгүй бол дансыг чи хаа чин, боо чин хамаалах штий. Яа, юу болоод байна? Йоо! Энэ шин сизэнд гарч байгаа англи байл шүү. Амар гүйлтэй. Гэтэ эднэр бас хөөрхий хайрлаад айгүй баг татвар байсан байхгүй. Энэ дээр ч нэмэгдээд нөөт нэмэгдэнэ. За дээрэс нь гайлын татвар нэмэгдэнэ. Орлогын татвар нэмэгдэнэ гэдэг амар дахиад ер нь бол яг ингээд тооцоход бол 60% татвар. Тэгээд энэ дэлхий дээр за одоо ер нь Монголд бол үсрээл ихэнх бизнесүүд 10% л маржтай байгаа зү. Тэгсэн чинь нийт орлогын 60% аваа явчихсан. Тэгэхээр ямар бизнес Монголд тогтдог юм бэ тийм биз? За ингээд ардаа бодоор манайхаа ингээд тэнцээ нөгөө уул урхаагаас орж ирдэг мөнгө нь багасаад цорын ганцхан хөрөнгө оруулагчтай болоод тэрнтэйгээ маргаантаа тэгсэн чинь төсвөн тасарсан. Нөгөө төсвөө одоо төсвийнхээ орлогыг яахын тулд нөгөө нэг муу хитэн татвар төлөгчтэй шулаад за тэгээ нөгөө татвар төлөгчт нь юмаа зарах гэсэн чинь орлого нь буурсан. Амар хэцүү бүх газар ингээд борлуулалт буурсан заяа. Тэгсэн чинь улсын хурал дээр ямар хуулийн төсөл хэлцснээ бүгдээр харцгаая. Одоо өчигдөр төгөлдөр байгаа нийтээр тэмдэглэх баярын тэмдэглэлт өдрүүдээр бид нар 9 баяраар нийт 16 хоног амарч байгаа. 2022 онд батлагдсан хөлбөрийн тухай хуулийн одоо нэмэлт өөрчлөлтөөр нийтээр амрах өдрүүдийг заасан болохоос за яг энэ өдрүүд баярын өдөр тааруул дараа нь яаж ажлын өдөр шийдвэрлэх үүдийг зохицуултын огт тусгаагүй орхисон. За үүнд бол хамгийн их одоо хүндэгдэг албан шалтгаан бол нэгдүгээр төрийн албан агч нар. За түүн дотор бол даа ялангуяа цагдаа, онцгой байдлын албан агч нар, эмчнэр байдаг. Ягаад бол эдгээр хүмүүс яг энэ баяруудаар илүү уртгсан цагаар ажиллах шаардлагатай болдог. Яг эдгээр албан шалтгаанууд. Йоо. Эдийн засаг нь бүр амар болоод ингээд цаана ингээд гал гараад хаад нийтээр тэмдэглэх баярын өдрүүдээ хідүүлээ. Уртцах чи төхөө манайхаа л гэж шаардсан. Баагүй тэр ард чинь бүр амар юм болоод байна манайхаа энэ чинь эдийн засаг чи хямраад хүмүүс яаж юмаа зарах уу яаж хоолоо олж идэг гэж манайхаа за яах вэ гэхдээ баярын өдрүүдээ арай олон болгоод гэж шаардсан. Гэхдээ тэр эдийн засгаа ярьдгүй ингээд нийтээр тэмдэглэх баярын өдрүүдийн тоог оншруулах юм хуулийн төсөл хэлцээ суудаг шүү дээ манайхаа юу хаахад. Гэхдээ тэр нөгөө гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих тухай хууль яасан бэ? Нөгөө нэг татварын нөгөө өршөөлийн хууль мөл юу болсон бэ? Тэр ерөөсөө хамаагүй юм шиг. За тэгээ өөрхийн нөгөө улсын хурлын даргал болсон юм байна. Бас сүултээ зүрхэн шимширдэг байлгүй дээ ч бас хүү юм ичдэм биз дээ. Эх 7 хоног ач холбогдолтой хуулиуд оруулж ирээ. Тэр нийгмийн даатгалын тэр 8 хуулийг эх 7 хоногт оруулж ир. Тэр арилжааны хууль, эдийн засгийн эрхчлөө, хөрөнгө оруулалт, ашигт малтмал энэ одоо нэрээ арай дэгдлээ. Энэ ач холбогдолтой хууль оруулж ир. Эх 7 хоногт би засгийн газар өвөрг өгч байна. Их хурлын төрийн байгуулалтын байнгын орон засгийн газар чиглэл өгөх тухай тогтоолыг өнөөдөр хэлсэн. Тэр чиглэл дээр наад хөрөнгө оруулалтын хуулиа оруулж ир. Наад давхарцын хяналт шалгалтаа бууруул. Чи их хурл ач холбогдолтой хуулиуд оруулж ирлээ. Үрсүүлдэ санаан зоошээс. За одоо энэ арай хитэглээ энэ одоо жоо ач холбогдолтой юм ярьцгаа. Гэхдээ бүр сүүлдээ суудаг ч юм байгаа. Нэрээ өдөр төсвөн тасарцсан.
За тэгээд хөрөнгө оруулагч байхгүй. За дээрэс нь эдийн засгийн ямаралтай авах ч нөгөө одоо амармаар байна л шах. Гэхдээ бид амармааргүй бид ажиллаад мөнгө төгрөгөө олоод энэ нэг баараа нэг аштайгаа аваад үлчмээр би нэрээ тоглоом манайхаа. Яг энэ хоёроо бол би нэг 2 сарын дараа яг дампуурхаар байгаа шүү нэрээ. Тэр үннээ л хэлж идэг хүн үннээ хэлчих гэсэн ахаа байхгүй тий. Тэгэхээр учрал даргын санааж авч байгаа нь аргагүй. Гэтэ би бүр хараад инээд ирээдсэн өөр гэвд яг Чингис ингэ санаацаа боддог байхгүй. Тэ арай хитэртэй гэж. За нэг юм болсон байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Tino Super Application ажиллаж байна. Би өнгөрсөн 7 хоногт хэлсэн те. Tino Super Application маань дэлхийн томоохон такси үйлчилгээний компанитай хамтраад монголчуудаа үйлчлэгээ нэвтрүүлнэ гэсэн. Энэ 7 хоногоос та дэлхийн 57 оронд Tino Application-ыг ашиглаад такси захиалах боломжтой болж байгаа маа манайхаа. За тэгээд дээрээс нь мэдээж аялал зугаалгын сар эхэлж байгаа учраас та бүхэн гадаад очиод такси захиалж болох юм байна. Дээрээс нь та бүхэн онгоцны билетээ захиалчихна. За очиод ямар буудал байхаа бас захиална. За дээр нь дахиад та аяллаа Tino Application-аар захиалах боломжтой байна. За тэгээд Tino Application-ыг шинээр татсан хүмүүст зориулаад 10,000 төгрөгийн урамшуул олгож байгаа юм байна. За энэ нь яах вэ гэхээр жишээлбэл та Тайланд ч юм уу те Вьетнамд очиод такси захиаллаа гэхэд ойролцоогоор 6-аас 10 км-ийг үнгүй явах ийм эрхийн бичгийг танд өгж гинэ гэсэн үг юм байна. Тэгэд үнэхээр гайхалтай Tino Super Application дэлхийн 57 оронд такси захиалж болдог болсон байна. За тэгээ удахгүй гадаад руу удахгүй гадагшаа аялах гэж байгаа хүмүүс бол Tino Application-аа аваад таксига захиалаад яваарай. За тэгээд би ч гэсэн удахгүй Тайланд явах бах. Тэгээд Тайландд би Tino Application-тэй байх болно. Баярлалаа. Гадаадд аялаж явхад хэл нэвтрэлцэхгүй. За үнэн нь ойлгомжгүй. За бүр бодлаантай такситэй таарч л явсан биз дээ. Харин нэг л аппликейшнаар хаач аялаж байсан таксига дуудаж болдог бол хичнээн амар гэж. Тэгвэл Монгол хэрэглэгч нартай зориулсан Tino Super Application дэлхийн хэмжээний такси үйлчилгээг нэвтрүүллээ. Tino Application-аараа дэлхийн 57 оронд таксига дуудаж Монгол төгрөгөөрөө төлбөр тоотоогоо хийх боломжтой боллоо. Та Tino Application-тайгаа байхад таны аялалд илүү амар, илүү ихтгэл төгс найдвартай байх болно. Tino Super Application-ыг хэрхэн ашиглах вэ? Та өөрийн App Store болон Play Store-оос Tino Super Application-а татаад такси зэс рүү орж өөрийн авах хаяг болон буу хаягаа оруулаад буухтаа төлбөрөө төлөхөд хангалттай. Үнэхээр амархан байгаа биз? Аялдаа гарахаас өмнө Tino Super Application-а татаарай. Tino таны Super Application. Энэ 7 хоногт Улаанбаатар хотод тэг зогсолт бол. Өнөөдөр ч юм уу тэг зогсолт юм шүү. Тэнээ ч ба. Ямар амирна талбайн 2 тал битүү. Гаавууд битүү. Дөрөв зам руу бүр хаана улаан. Хаана бүтлгүүшээч. Эдгээр нийтээр тэмдэглэх баярыг л одоо гадаанаас тэг хүмүүс чиг надад тий замын бүгд. За тэр яг нийтээр тэмдэглэх баяр. Гэхдээ яг одоо хөөргөмт ингээд өөрсдөө дурандаа бас төгжрээд байгаа шүү дээ энэ чинь буугаад алхчихвол заавал машинаар явна гэдэг байхгүй. Би бол одоо түнхээ өвдөлт алхаж байгаа. Автобус ч нөгөө түнх маань одоо өвдөөд л байна. Өнөр хөгшрөл би чи сая 41 хүрлээ шүү дээ. Хөгшрөл ирэхлээр чи энэ бөөрлөө сийгээд байдаг юм байна. Өвдгөний нүдээр гатгуулаад байдаг юм байна. Алхаад болохоор энэ түнх өвддөг юм байна. Шөрмөс одоо янз бүр болоод дээрээс нь одоо ингэ суд сүдүүр. Гэтэл би цаг хугацаа хэмжиж байгаа шүү манайгаа тий. Эдгээр ингээд 2-3 цаг дүгжирж байгаад би бол Улаанбаатарын хаашаач цагийн дотор тий алхаал явчихсан. Түнхөө өвдгөөс таацгана. За яах вэ одоо ингэ. Тэг зогслолцсон. Түгмөг одоо яах вэ гэж. Хазгана бол ирэхэд ингэж жаад янз бүрийн юм болчиход тий. Түнхөө ирсэн гоо ухаалтад унцсан байж байна. Амра түнхээ бариад хөлдөд өгцөн байлаа гэж байна. За арайс тийм болохгүй л дээ. За тэгтээ яах вэ тэгээ болох хаа ер нь тэгээд
угаасаа өвөл гэдэг чинь хүнд шүү дээ угаасаа тий. Хана. Тэгээд болохоо маань. Болохоо. Нүгэл мандар найдлага тийс харцаа. Энэ логийн гэгээлэг мэдээ хэлээ балага. Үлгэр сахнаар дуусна юм шүү. Тэнцээнд явахдаа бас төрүүлээд ирнэ гэсэн итгэлтэй явгүй. Тий, ер нь л итгэлтэй явсан. Тэгээ тэнд очиод бас гадаадуудыг явуулдаг хараад бас жоохон сүрдсэн л тээ. Тэгээд өөрөө дөрөв явуулаад тий алтавсаа шүүгчдэг. Хаад ч юм уу. Гоё юм бол сонирхож орж исэн. Аав ээжтэй гэрээхэндээ амьд юу гэж хэлмээр энэ амжилтаа. Цэцэд тэмцэнд баярлалаа гэж хэлдэг. Оо! Манайха энэ ард дроны кодчлын тэмцээнд ороод төрүүлсэн биш үү манай залуу? Тий юу говь алтаа гэсэн тий? Ховд юм уу говь алтаа юм уу? Говь алтаа тий говь алтаа гэсэн юмсан. Хөдөөний хүүхэд кодчлын гэхдээ тэрс мо дрон одоо дэлхийд даяараа дроны төлөө өрсөлдөж байна. Тэгсэн чинь манай залуучууд энд нь бүр төрүүлчихэд ирж шít манайхаа. Тэгээ энэ Steam Hub гэдэг хөтөлбөрт хамрагдсан залуу. Орон нутгуудад ингээд явж байгаа роботчл гэдэг програмчл гэдэг юм. Тэгэд энэ бол үнэхээр лаг. Тэгэд манай Монгол хүүхдүүд залуучууд үнэхээр лаг байна. За та нар сүүл Украины дэнийг харсан баг та. Энэ бол дроны дайн болж байгаа. Ерөөсө хаасаагүй ерөөсө дроны төлөө уралдаж байна. Гэтэл манай Монгол залуучууд аль хэдийн энийг хараад кодыг бичээд тэгээ бүр нэгдүгээр байранд ороод ирсэн байна манайхаа. Баяр хүргэе. Говьалтайганда баяр хүргэе. Steam Hub-ында баярлалаа. Гобиттэй юу аавгүй шүү, мөнгө аавгүй шүү, мөнгө авсан байж тээ. Нэг сүгэрэг аавгүй. За ингээд энэ логийн викли шоугаар өндөрлж надад тасна өгнө баярлалаа. Риврошихта баярлалаа. Яа, манайха тэнцээ амар том байшаа ингээд шатаад байна. Тийшээ очиод нэг ядаж болдгоо гал команд дууддаг юм яаж нэг хувийн уус цацмаар байна. Монгол улс чинь баларлаа өө. Эдийн засаг маань хүндрээд байна. Гадаадын хөрөнгө оруулагчд ирэхээ болчлоо. Бараг цорын ганц хөрөнгө оруулагчтай болчлоо. Төсөвчин 2.3 их найт төгрөгөөр тасарчлаа хөөе нөхдөө. Тий. Манай баар одоо 2 сарын дараа хаалгаа барьлаа. Гудамжин шаах гэдэг манайха. Та нэг жоох юм бодолтой. Тэр попрох яах вэ? Та нар одоо угаасаа тэтгэдэг уус төрч явахгүй нөхдүүд цаавал тэгж попсон поплоогүй. Та нар угаасаа тэгэл үлдэн шүү дээ. Тийм үстэй. Тэгээд бити юм байл та. Тэгээд эдийн засаг нэрээ үнэхээр хүндэрчлээ шүү. Үнэхээр хүндэрчлээ. Энэ бүх салбарт мэдрэгдээд эхэллээ. Одоо зүгээр бид нар баяр ёслолын амралтын тухай ярих биш. Яаж илүү их амрах вэ? Нөгөө тултыг адилхан болчихсон. Яаж илүү их ажиллах вэ? Яаж илүү их зах зээлээ чөлөөлөх вэ? Яаж иргэдийнхээ бизнесийн орчныг чөлөөлөх вэ гэдэг тухай санаа тавьдаг ганц ч ихсэн хүн гарч ирээч. Бат найрамдлаа. Шал дэмэм үйж байгаа шал бидний амьдралд хэрэгтэй юм хийгээч гэж гуймаараа тэгээд гэхдээ үлгэр үргэлж сайнаар төгсдөө шүү манайхаа баярлаа. Энэ лонгийн экли шоугаар өндөрлж дараагийн лонг тэрг үзсэн баярлаа манайхаа.